идеализм. За идеализм гэж энэ сэдв бол хүн төрөлхтний танин мэдхүн хамгийн эртний сэдв. За хүн төрөлхтөн энэ дэлхий дээр амьдарч эхлээд за тэгээд хот суурин газар байгуулад ингээд байгаль орчин хорвоо ертөнцтэй анх одоо танилцаж энэ байгаль гэж юу юм, энэ уул ус гэж юу юм, Тэнгэрийн одод огторгүй гэж юу юм гэж хамгийн анхны одоо асуултууд тавьж байх үед идеализм гэж одоо ийм одоо ойлголт анх гарч ирж байсан. За энэ идэ гэсэн одоо үгнээс гаралтай энэ идеализмын одоо ойлголтыг анх одоо грекийн философч Платон одоо гаргаж ирсэн байдаг. За идеализм бол танин мэдхүн хамгийн одоо анхны хэлбэр. Хүн төрлөختөн ерөөсөө танин мэдхүйг эхлэж энэ хорвоо ертөнцийн амьдрал, байгаль ертөнцийг мэддэхдээ идеализм гэсэн үгийг одоо анх одоо гаргаж ирсэн байна. За идеализмын гол одоо үг бол цаад утга юу гэвэл хүн ерөөсөө өөрийнхөө ухаандаа л бүгдийг л буулгаж л түүгээрээ л танин мэднэ гэхээс биш гадаад ертөнц, гадаад хорвоо болвол одоо бидний л ухаанд л бууж байгаагаар л тусдаг болохоос биш өөрөөр болвол бид нар бол тайлбарлах боломжгүй гэсэн ийм одоо онол байдаг. За тиймээс ертөнц одоо хорвоо ертөнц бол бэлэн өгч гэсэн одоо уул гэдэг юм уу, амьтан гэдэг юм уу ийм ойлголт байхгүй шүү. Бидний ухаанд л бууна гэсэн анхны юм идэнээс гаралтай онол бол идеализм. За эцсийн гисд миний ухаан шийднэ гэж бол хамгийн анх одоо философчид хэлж байлаа. За ухаанд л одоо энэ мэдлэг боловсрол бол бий болно. За гадна ертөнцид бол байхгүй. За бүгд одоо бидний л ухааны бүтээгдэхүүн шүү гэсэн энэ одоо том онол болвол одоо баргалж одоо гайхамшигтай том онол байсан. За үүгээрээ ер нь хүн болвол одоо хүний ухаан гэдэг ямар одоо гайхамшигтай зүйл гэдэг одоо мэдэж авсан. За оюунлаг хүмүүсийн одоо танин мэдсэн мэдлэгийг л жинхэнэ мэдлэг гэж одоо хүчинтэй мэдлэг гэж хэлэн шүү. Түүнээс биш одоо өөрөөр болвол хорвоо ертөнцийг мэдэх боломжгүй гэж одоо хэлж байлаа. За хамгийн одоо хамгийн сайхан ухааныг л одоо эзэмших бол идеализмын одоо цаад зорилго байсан. За идеализм гэсэн энэ яг энэ онолын одоо үгний цаад одоо утга бол идея гэсэн ийм үгнээс бол гаралтай. За идея гэсэн энэ үг бол анх одоо Платон одоо хэлж байлаа. За Плато гэдэг одоо грекийн анхны одоо том философчдын нэг та бүхэн одоо мэдж байгаа одоо философи анх одоо үүсэж грекээс одоо гарахад одоо хамгийн том үүрэг гүйцэтгсэн бол Плато байдаг. За Платогийн шавь одоо Аристотель гэдэг та бүхэн мэдж байгаа. За энэ хоёр одоо философч л энэ идэ гэдэг одоо хүн төрөлхтний танин мэдхүйн онол дээр бол хамгийн их одоо ажилласан. Одоогоос одоо 2500 гаруй жилийн өмнө шүү дээ. Тийм 2500 гаруй жилийн өмнө одоо үүсэн бий болсон энэ идэгийн тухай ойлголт бол явган явсаар хүн төрөлхтний танин мэдхүйн одоо суур ойлголт болсон. За философийн одоо идеализм гэсэн хамгийн том одоо маш хүчтэй бол урсгал болж чадсан шүү дээ. За анхдагч буюу анхны дүрслэл гэж хэлдэг. Энэ идея гэсэн үг бол ерөөсөө л хамгийн анх хүн одоо хорвоог харлаа, ертөнцийг харлаа, дэлхийг харлаа, байгалыг харлаа. За одоо танин мэдээ. За энэ миний өмнө одоо нүдэнд харагдаж байгаа энэ бүх хорвоо энэ ертөнцийг буюу одоо юу гэж ойлгож хооронд нь ялгаж салгах вэ? За эндээс л одоо бидний одоо ан амьтан жишээлбэл одоо чон гэсэн ойлголт бол тэр л үед за ан амьтан одоо гэж л бид л ухаандаа буулгасан гэх болохоос биш хорвоо дээр бол чон гэсэн одоо амьтан бол байхгүй шүү дээ. Хорвоод бол амьтан одоо өөрийнхөө одоо амьдралаар амьдраад л үр удмаа үлдээгээд л устж өгөө болохоос биш одоо бэлэн ийм чон нэртэй амьтан бол хорвоо дээр бол анх бол үсээгүй. Энэ бол эволюцийн гарлаас үссэн нэг л одоо амьтны нэг төрөл шүү дээ. За нөгөө тэгвэр одоо нар гэдэг юм уу дэлхийн одоо дээшгээ бид нар окторгууруу хараад одод нар сар гэдэг бол бас л бидний ухаанаас л одоо гаралтай бид л ухаандаа буулгаж л нар сар од гэж нэрлсэн болохоос ш хорвоо дээр бол окторгуйд бол нар сар од гэсэн ойлголт байхгүй. Нар гэдэг бол ерөнхийдөө л хорвоогийн олон одоо миллиард оддын нэг шүү дээ. За нөгөө тэгвэр бас идэ гэсэн ойлголтын нэг чухал салбар юу байдаг вэ? Математик байдаг. За математикийг бас одоо хүн төрөлхтөн ухаандаа л одоо бий болгож бүтээсэн болохоос биш энэ хорвоо дээр ер нь математик гэж байдаг байх гэсэн ийм одоо идений ойлголт байдаг. Жишээлбэл бидний мэдэх одоо 1-ийн тоо, 2-ийн тоо, 3-ийн тоо бол бидний ухааны л бүтээгдэхүүн болохоос биш хорвоо дээр 1 эсвэл 2 эсвэл 3 гэсэн ойлголт бол байхгүй. За ингэж болвол идэ одоо анх гарч ирж болвол философийн маш одоо том урсгал ингэж хөгжих ийм одоо боломж гарч ирсэн. За эндээс л ер нь хүн болвол өөрийнхөө одоо ухаанд итгэж
ухааныхаа бүтээлүүдийг л бид нар гаргаж ирэх ёстой байна. Тэрнээс байглаас одоо бэлэн өгөгдсөн зүйл бол байхгүй байна гэсэн одоо хүний өөрийн одоо ухамсарын том одоо асуултууд энд одоо тавигдж байсан. За жишээлбэл одоо энэ бидний саяны идеализм гэж ярьж байгаа гол том одоо хөх тууны маань бас нэг салбарлсан нэг хөх том бол идеал гэсэн үг байдаг. За идеал гэсэн үг бол идеалны одоо хүн ямар байх юм. Хамгийн одоо үлгэр жишээ анхдагч хүн ямар байх юм бэ гэсэн бас нэг юм ойлголт байдаг. За ийм хүн бол ямар хүний одоо дүр зургийг идеалны хүн гаргаж ирэхийг хамгийн зөв, хамгийн сайн, хамгийн сайхан одоо тийм л одоо хүнийг бол бас одоо идеалны гэж бол нэрлэнэ. Энэ бол анхдагч хүн. За энэ хүнийг л одоо дуурайх, энэ хүнээс үлгэр жишээ авах гэсэн ойлголт шүү дээ. Тэрнээс бид нар идеалны гэхээр одоо төгс гэж ойлгож болохгүй. Төгс хүн бол биш. Анхдагч, анхны л одоо бидний хүн гэсэн ойлголтын одоо үлгэр жишээ бол байх ёстой. За идеализм цаагуур философийн утгаар одоо юг хэлсэн бэ гэхээр ер нь өөрийнхөө энэ ертөнцийн үнэмшээд одоо байхтай гол нь биш. Энэ ертөнцөө одоо давж бодит энэ амьдралаа тойронгүй энэ орчноо ахуйгаа давж одоо бодож чадах, давж ойлгох, энээсээ давж ухаарах тэрийг бол одоо анхааруулж ирсэн. Ягаад гэвэл бидний одоо тойронгүй энэ бидний харж байгаа энэ одоо тогоо хөмөрцсөн юм шиг тухайн үед одоо хэлж байсан. Энэ ертөнц бол бидэнд л үзэгдэж байгаа одоо ертөнц. Бид л энийг одоо дэлхий гэж ойлгоод байгаа болохоос ш. Энийний цаана бол одоо жинхэнэ одоо утга учир агуулгыг бол мэдэх боломжтой гэж бол тухайн үед ярьж байсан. Тийм ч учраас одоо тэр тогоо хөмөрсөн мэт одоо ертөнцөөс хальж тэрийг одоо даван гарч одоо цөмлөн гарч шин мэдлэг шин одоо оюуны одоо чадвартай болох чухал шүү. Тэрнээс биш одоо өөрийнхөө ертөнцид өөрийнхөө хорвоод бол одоо боогдмол байж болохгүй гэсэн ийм одоо ойлголтууд бол бас л одоо идеализмаас гаралтай шүү дээ. За идеализмын одоо ойлголтыг одоо жишээлбэл ямар одоо үед ярьдаг вэ гэхээр ер нь хүний ухаан одоо яагаад ийм их чадвартай мөртлөө одоо нас орсны дараа энэ ухаан одоо хайчдаг юм бол энэ их чадвартай ухаан магадгүй өөр хүн шилждэг юм биш үстэй. Эсвэл магадгүй одоо агаарт гараад одоо бэлэн байж идэг юм биш үстэй гэсэн ийм одоо ойлголт бий. За энэ ойлголт бол өнөөдөр одоо бидний одоо хувьд бол одоо монголчуудын хувьд бол тийм ч одоо нийгэмд орж ирээд өнөөдөр улс оронд одоо хэрэглэгдээд явж байгаа ийм ойлголт биш шүү дээ. Социализмын үед бол яг идеализмыг бол нэлээ ярьдаг байсан. Гэхдээ зөвхөн л одоо социализмтай холбож ярьдаг болохоос биш. Яг идеализм гэж бол монгол хүнд ямар одоо үгээр орлуулж юу гэж ойлгох юм бэ гэдгийг бол бас сайн тайлбарлаж чадаагүй. Ухаан, ухамсар гэсэн оюун ухаан, оюун санаа гэл янз бүрийн өгнүүдээр бол тайлбарлаад ингээд маш их одоо төөрөгдүүлсэн. Зөв ер нь бол энэ идеализм гэдгийг бол бид юу гэж ойлгох вэ гэвэл ерөөсөө л хүний ухаанаас л бүх юм гаралтай. Хүний ухаан л одоо бүгдийг шийдэж, бүгдийг хийдэг шүү дээ. Тийм учраас ухаан л чухал шүү дээ гэсэн үг шүү дээ. За яг өнөөдөр бол мэдээж одоо социализмын тэр идеализмын ойлголт нэгэнд алга болсон учраас энэ одоо маш чухал оюуны хүний ухааны бол орон зайг бол одоо бөөнөр эзэлснийг та бүхэн одоо мэдж байгаа жишээл бол одоо агаарт тэнгэрт бол одоо хүний ухаан явж байгаа тэрнтэй одоо харьцаж одоо уулзаж ярилцах боломжтой гэсэн тийм одоо ойлголтог болвол өнөөдөр бас л бидний одоо бас одоо мэдлэгийн салбарын одоо уналтыг одоо бас нэг илэрхийлж байгаа. За энэний хажуугаар миний одоо гол ярих гэж байгаа одоо сэдвүүргээ эргээд оръё. За Платоны тэр түрүүний ярьсан тэр агуу гэсэн одоо ойлголт юу вэ гэвэл ерөнхийдөө хүний одоо ухааны чадварт л одоо найдсан байгаа. За бодит байдалд бууж өгч түүнээс одоо хамааралтай байх биш. За харин одоо ухааныхаа хүчээр одоо бодит байдлыг өөрчилж, засаж, залруулах тийм боломжтой шүү. Тэрнээс одоо бодит байдалтай дарагдаад одоо реализм гэж ярьдаг шүү дээ. Реалистууд шиг бодит байдалтай дарагдаад энэс өөр одоо арга байхгүйгээр суугаад байхдаа гол нь ш. Ухааныхаа одоо бүтээлээр бодит байдлыг ялан давах бол хамгийн чухал гэж бол хэлдэг. За хүний ухаан байхгүйг л юу ч бүтэхгүй, хүний ухаан байхгүйг л хорвоо ертөнц гэж бол бидэрт одоо буухгүй шүү, хорвоо ертөнц гэж байхгүй шүү гэдгийг баргалж хэлээд байна шүү дээ. За нөгөөтэйгэр хүн бол байгалийн бүтээгдэхүүн биш шүү гэдгийг бол одоо философчид маш их анхааруулж ирсэн. Яг гэвэл бид байгалийн бүтээгдэхүүн байлаа гэвэл бид одоо амтнаараа л үлдэн шүү дээ. Инстинкт, рефлексээр л одоо шийддэг, сэтгэлийн хөдөлгөөнтэй ийм одоо болж өрнө. Тийм учраас бид нар бол өөрийнхөө одоо бүтээж хүн бол өөрийнхөө бүтээл байх хэрэгтэй гэдгийг бол анхааруулж байсан. За Платоны тэр
агуу гэд би түрүүний хэлсэн дээр жишээ байгаа. Тэр жишээн дээр юу гэж хэлж байгааг үйл ерөнхийдөө нэг жишээ авсан байдаг. За энэ бол философийн одоо маш их одоо суур зохиолуудад бичигдсэн байдаг. Платоны агуу. За энэ агуун одоо цаад хэлж байгаа утга агуулга нь юундаа вэ гэвэл хэрвээ хүмүүс тодорхой хэмжээний хүмүүсийг агууд одоо амьдрдаг гэж тооцъё гэж байгаа. За тэр хүмүүс тэнд агуу дотроо төрсөн. За агуун одоо галны гэрэлтэл одоо агуухаа ханд ямар сүудрүүд гарч ийнө тэр сүудрүүдийг хараад тэгэл тэндээ амьдраад ямар ч одоо агуугаас гарах боломжгүй хизээч одоо агуугаас гарч үзээгүй гэвэл тэр хүмүүс тэрл дотор агуун амьдралаа бол бодит амьдрал. Энэ л бидний одоо үнэн. Үгээр л бид нар одоо амьдралаа тодорхойлно гэсэн ийм л ойлголттой явна гэж бол одоо Платоны тэр агуу гэсэн жишээ бол хэлдэг. За хэрвээ энэ агуу дотроос хин нэг нь одоо гадагшаа гарч одоо яг байгаа одоо байгаль орчин нарны гэрэл тэр хүмүүс ан амьтдыг одоо харлаа гэвэл тэр хүнд бол нэлээд том одоо зөрчил үүснэ. Ягаад гэвэл тэр хүн чинь хуучин нөгөө агуухаа амьдралаар хоруу ертөнцийг төсөөлцсөн явж байсан учраас одоо гинт гарч ирээд цоошин ертөнцийн рүү хараад нарны гэрэл хараад баргалжид нүдэн гялмын шүү. За ингээд энэ хүн тэнд нэлээд зөрчил учраад өөрийнхөө одоо агуу амьдралаас салж цоошин шин амьдрал руу одоо орж шин амьдралыг хүлээн зөвшөөрөх юм асуудал гарч ирнэ. За энд бол одоо том учрал зөрчил одоо гарна гэж байгаа. За хоёрдугаар одоо Платоны агуун тэр жишээ юу гэж хэлээд байна гэвэл за одоо энэ гадагшаа гараад юм үзээд нүд тайлаад нарны гэрэл харцсан байгаль ертөнцийг харцсан буцаад одоо агуудаа ороод агуу дотроо байгаа хүмүүст тэр гадаад ертөнц шинэ хорвоо ертөнцийн тухай ярих юм бол агуу дотор байгаа хуучин нөгөө гарч үзээгүй хүмүүс бол за энэ нөхөр бол солиорцсон байна, галзуурцсан байна, хачи юм яриад байна. Гэт одоо өөрийнхөө одоо тэр агуугаас хөөж гаргаад одоо солиорсон гэж одоо тэр хүнээс тусгаарлана гэсэн ийм одоо ойлголтыг бол Платон 2500 жилийн өмнө одоо хэлж байсан. За үүгээрээ юу гэж хэлсэн бэ гэвэл ер нь идеализм бол ийм их хүчтэй ойлголтоо. Тэг идеализм гэдэг бол хүн бол өөрийнхөө ухаанаар зөрчилтэй учирч шинэ зүйлтэй танилцаж түүнийгээ хүлээнж авч хуучныгаа ардаа орох бол тийм амар зүйл биш. Тиймээс идеализм бол одоо философийн маш их хурц ширүү урсгал шүү гэдгийг бол энэ жишээгээр бол хэлж байгаа. За бидний бас нэг ойлголт байдаг. Одоо материализм гэсэн энд ярих ёстой нэг хоёр дахь хогтхон бол материализм. За материализм бол бүх зүйлийг матери дээр тогтдог гэдэг. Гэтэл одоо энд ярьж байгаа ухаан буюу идеализм бол үгүй материйн тэр байгаа тэр оршинг бол зөвхөн ухаан л тодорхойлдог гэсэн. Маш одоо юм том одоо хиллэг байгаа. За ингээд хүний ухаан л одоо халинд авч оюунлагаар одоо ажиллаж байж чадхал юм бол за ингээд матери бол одоо байна гэсэн тийм одоо ойлголт руу хүрэх юмаа гэсэн ийм философийн ойлголт байдаг. За хорвоо ертөнцийн одоо хууль гэж бити яриараа гэж идеалистууд хэлдэг. Тэгээ хорвоо дээр бол байгалийн хууль ч юм уу, байгалийн зам ч юм уу, хорвоогийн одоо зам ёсоор байгалийн хуулиараа бүх зүйл явагдаж байна гэж бол хэлж ёстой болохгүй гэж идеалистууд хэлж байгаа шүү дээ. Ягаад гэвэл бид нар өөрийнхөө ухаанаар хорвоог таньж мэдж байгаа учраас бидний ухаан яаж ажиллана вэ? Тэргээр л бид нар хорвоо ертөнцийг бүтээн. За энэ үн дээр бол одоо та бүхэн мэдж байгаа одоо Архимедийн нэг хэлсэн үг байдаг шүү дээ. Байгалийн ертөнцид хуурдахгүй өөрийнхөө ухааны ертөнцөөр одоо хийж бүтээе гэсэн. Тэнд бол хэрвээ надад одоо зөв үнцгийг нь өгчих юм бол би тэр үнцгийг олоод тэгээ зөв хөшүүргийн аргаар өргөх юм бол өөрийнхөө одоо хүчээр зөвхөн одоо хүчээр энэ одоо том одоо дэлхийг ч гэсэн одоо өргөх тийм хөшүүргийн одоо боломж бас бий гэсэн ийм оюуны том одоо ойлголтыг тухайн үед ярьж байсан. За ингээд идеализм бол өнөөдөр бидний одоо нийгэмд за монголчууд бид нар бол ярих ёстой болчихсон хамгийн чухал ойлголт байгаа. Хүний ухаанд бид нар өнөөдөр найдаж, хүний ухааныг одоо хөгжүүлж, хүний ухаанаар л одоо хөгжил урагшаа явах юм байна шүү гэсэн ийм одоо жишээг бол энэ идеализмын жишээгээр одоо хэлэх боломжтой. За мэдээж бид нар энэ идеализм гэсэн сэдвийг ярьж хахад заавал одоо монгол хүний тухай, монгол орны тухай ярихгүй болохгүй. Яг бол энэ идеализм яагаад одоо өнөөдөр яригдахаа болчих вэ? Идеализмыг яагаад одоо ингээд одоо нуун дарагдуулаад гарч ирэхгүй байна гэсэн энэ ойлголт бол
маш одоо бас нэлээд хурцтмал нэлээд шүүмжлэлтэй сэдв. За ягаад гэвэл ер нь ингээд ажиглаад авахд Монгол оронд ягаад идеализм ярихаа болчих вэ гэвэл ерөнхийдөө Монгол Улсын их сургууль одоо ихтэй сургуулиуд за нөгөөтэйгөр шинжилгээ ухааны академи гэсэн ийм одоо идеализмыг хүний ухааныг хөгжүүлж хүний ухааныг одоо чухалчлах хэвээр энэ байгууллагууд маань өөрийнхөө одоо ажлыг хийхгүй байгаа учраас за идеализмыг зөв тайлбарлаж нийгмийн дунд за нийт олонны дунд иргэдийн дунд идеализмыг зөв буулгаж хүмүүст ойлгуулж за хүмүүсийг одоо өөрийн тэр ухааны хөгжил чухал шүү. Ухаанаа хөгжүүлж ээж одоо нийгмийг амьдралыг авч явж өөрчлөх боломжтой шүү гэсэн энэ ойлголтуудыг гаргаж чадалгүй. За сүүлийн одоо энэ арчлын 20 жилд бол идеализмыг алдлаа. За харин энэ идеализмыг алдсан энэ хоосон орон зайд төвний миний хийснээр одоо бөөнөр орж ирчээд хүний ухааныг одоо тайлбарлах гэж суугаад байгаа шүү дээ. Энэ бол одоо бас тийм ч сайн үзэгдэл биш. Ягаад гэвэл хүний одоо тэр ухааныг хөгжүүлэх ёстой мэдлэг, боловсрол гэсэн одоо маш одоо үнэт зүйлс мартагдаад зүгээр мэдлэг боловсролгүй одоо мухар сүсгийн ийм хүмүүс энэ одоо идеализмын энэ чухал ойлголтыг одоо нийгэмд орж ирэхэд саад болоод тэнд одоо орж ирэх ёстой газар орон зайг нь эзэлчгээд ингээд хүмүүст мухар сүсгээр одоо хүний ухаан, хүний энэ оюуныг тайлбарлаад байгаа явдал бол бас л одоо миний түрүүний хэлсэн шинжилгээ ухааны академи болон Монгол Улсын их сургууль гэсэн байгууллагуудын одоо том одоо ялагдлал гэж хэлж болохоор за ингээд энэ бид нар энэ сайхан одоо хүн төрөлхтний 2500 жилийн түүхтэй энэ идеализм гэсэн энэ гоё философийн онолыг өнөөдөр нийгэмдээ оруулж ирж нийгмийн донд одоо бидний одоо өдөр тутмын амьдралд хэрэглэгжиж цаашид ихтэй сургуулиуд одоо хичээл лекцүүдээр заагдаж явж боловсролын системд одоо идеализмээ дахиж ярих одоо ийм цаг ирсэн. Социализмын үед бол зөвхөн одоо нэг талаас нь бид нар ярьдаг байсан бол өнөөдөр одоо өргөн утгаар нь ярьж нийгэмд идеализм үүсэх одоо ийм идеализмын цаг үе иржээ, цаг нь болжээ гэдгийг одоо энэ лекцээр одоо тайлбарлахыг хүссэн. Анхаарал тавьсанд баярлалаа.